Оройн тэрэг үзэгчтэй татаа сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээ агентлаг цагийн хүрэл мэдээллийн хөтөлбөрийнхөө даваа гарагийн дугаар эхэлж байна. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаана. Хятад улс хөрш орнуудын дэд үтцийн салбарыг чадваржуулахад 40 гаруй тэрбум Америк доллараар санхүүжилт гаргахаан мэдээллээ. Сангийн яамнаас төрийн сангаар дамждаг бүх санхүүжилт хэвийн олгогдож байгааг мэдээллээ. Арааны бизнес эрхлэгчид татварын уян хатан зохицуулалтыг хүсэж байна. Орон нутагт өвлжилтийн бэлтгэл ажил 80% байна. Дээж отноо болж байгаа Аз нуханд талан эдийн засгийн хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтын тухай мэдээллээр шинэ 7 хоногийн ажлын эхний өдрийн цагийн хүрэл мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монгол улс АПЕК-т гишүүнээр эсэх сонирхлоо 1993 оноос эхлэн илэрхийлсэн бол 2000 оноос хойш АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудын жишгээр худалдаа хөрөнгө оруулалтын либералчлалын төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм а. Монгол улсын гадаад худалдааны нийт хэрэглэлтийн 80 орчим хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 70 орчим хувь нь АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудад ноогдож байгаа юм. Энэ удаагийн АПЕК-ийн чуулганд оролцож байгаагийн хувьд манай улсад ашигтай олон яриа хэлэлцээг өрнүүлж байна. За ММ агентлаг бүгд найрамд Хятад улсын нийслэл Бээжин хотоос мэдээлж байна. За Аз нуханд талын эдийн засгийн хамтын ажиллагааны чуулганы 26 дахь удаагийн чуулган бол өнөөдөр албан ёсоор дээд хэмжээний уулзалт нь эхэлж байна. За энэ жилийн уулзалтыг бүгд найрамд Хятад улс даргалж байгаа. За ингээд Аз нуханд талын намхан талын иргэд дагуу Азийн эдийн засгийн тэргүүлэх 21 улс бол энд чуулаад байгаа. Монгол улсын хувьд бол Хятад улсын урилгын дагуу энэ чуулганд оролцож байна. Зочин орноор. За тэгэхээр Монгол улсын хувьд бол энэ АПЕК-ийн гишүүн орноор элсэх хүсэлтэд илэрхийлсэн 1993 онд за яг үүнтэй адилхан Монгол улс шиг элсэх сонирхолтой байгаа 7 орны уулзалт бол мөн өчигдөр болсон байгаа. За энэ уулзалтыг бол Хятад улсын дарга Си Цзиньпин даргалж зохион байгуулж явуулсан. За энэ уулзалтад бол Монгол Хятадын чөлөө төсвийн хөгжүүлэх, чөлөөт эдийн засгийг дэмжих тал дээр бол түлхүү ярилцлаа. Мөн Хятадын тойрсон 7 улстай бол бас эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэд үтцийн салбарт түлхүү хамтран ажиллах чиглэлд бол яриа хэлцээрүүд өрнөлөө. АПЕК 2014 дээд хэмжээний уулзалтанд Монгол улсын хувьд төрийн тэргүүний төвшөнд анх удаа зочилж байна. Аз нуханд талын 21 орны эдийн засаг нийлж АПЕК-ийн чуулганыг байгуулсан нь өдгөө дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57%-ийг дангаран эзэлдэг. Энэ нь олон улс орны АПЕК-т эсэх сонирхлыг татдаг юм байна. Тэгвэл энэ удаа бүгд найрамд Хятад ард улсын санаачилгаар Монгол, Мянмар, Бангладеш, Лаос, Тажикстан, Пакистан, Камбож болон Хятад гэсэн орнууд нэгдсэн дэд үтцийн түншлэлийн яриа хэлэлцээг бэхжүүлхэн сэдвт дээд түвшний форум боллоо. Энэ үеэр Хятадын талаас дэвшүүлсэн торгоны зам төслийг эрчимжүүлэх санал бусад орнуудын анхаарлыг татаж байлаа. Торгон замын сан гэдэг санг байгуулад энд нь бол 40 тэрбум Америк долларын энэ сантай ийм санг байгуулад тэгээ энэгээр бол энэ ойр орчмынхаа дэд үтцийг санхүүжүүлэх ийм боломжийг олгож байгаа гэж өнөөдөр ийм санаачлагаа зарлж байна. За манай талаас бол мэдээж Орос Хятадын хооронд энэ зам дээр байгаа. Тэгээ дэд үтцийн юмнуудаа бол хөгжүүлнэ гэдэг бол хэлсэн. Мөн форумд Монгол улсын ерөнхийлөгч захиагийн элбэгдэрж үг хэллээ. Тэрээр Монгол улс нь Аз Европыг холбосон хамгийн дөтөд амжин өнгөрөх тээврийн дэд үтц зөвхий газар зүйн байрлал. Аз нуханд талын эдийн засгуудтай холбогдох гарц боломж давуу тал гэж харагдав. Аз, Европ болон бүгд найрамд Хятад ард улс Оросын холбооны улсын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол улс өөрийн ийхүү газар зүйн байрлалын давуу талыг ашиглаж Аз, Европын хооронд явж байгаа ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамсан коридороор өнгөрүүлэх сонирхолтой байгаа бөгөөд бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзлэлтэй байна гэдгийг илэрхийллээ. Монгол улсын энэ санаачлагыг оролцогч орнууд тэр дундаа Хятадын тал идэвхтэй дэмжинэ гэдгийг мэдгдлээ. АПЕК-ийн дэд хэмжээний уулзалт болж байгаатай холбогдуулаад энэ уулзалтын гол сэдэв болсон чөлөө худалдааны ээлжээр байгуулах асуудлаар бас нэлээд ярьлаа. За Хятадын талаас хоёр талын хооронд чөлөө худалдааны ээлжээр байгуулах энэ жилийн судалгааны ажлаа өргөжүүлэх гэсэн байдлаар санал илэрхийлсэн. Манай талаас зарим нэгэн гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдэд энэ чөлөө худалдааны хэлцээртэй тусах байдлаар эхний алхмаа хийвэл ямар вэ гэсэн ийм чиглэлээр саналаа хэлсэн байгаа.
Дэлхийн эдийн засгийг тодорхойлож байгаа АПЕК нь өнгөрсөн 17 жилийн турш шинээр гишүүн орон эсвүүлээгүй. Гишүүн улсын тоог олшруулахын оронд одоо байгаа 21 улсынхаа эдийн засгийг бодиттой өсгөхийг илүүд үздэг байна. Гэсэн ч жил бүр гишүүнээр орох хүсэлтэй илэрхийлсээр байгаа Монгол улсын хувьд АПЕК-д элсэх бүх шаардлагыг хангасан байна. Бид нэр тэр бүсийн энэ байгууллаганд орсноор гадаадад нөгөө бидний түүхэн эд маань дэлхийн стандартаас доогуур үнээр яваад байна шүү дээ. Энэ ч бол бид нэр тарифын хувьд бол хөнгөлт үзнэ. Энэ л ачаал бүгд. АПЕК хэмээх олон улсын хамтын ажиллагаа байгуулагдсан эхний 10 жилдээ 10 сая ажлын байр бий болгожээ. Бусад орны эдийн засаг 10% өсөж байхад АПЕК-ийн гишүүн орнуудынх 2 дахин өсөж байгаа тул энэ чуулган олон улсын анхаарлыг татдаг. Энэ жил чуулганыг даргалж байгаа бүгд найрамдах Хятад ард улсын хувьд ихээхэн өндөр ач холбогдол өгч байна. Тухайлбал бүтэн сарын өмнөөс Бээжингийн эргэн тойрны бүх үйлдвэрүүдийг хааж агарын бохирлоо бууруулсан байна. Мөн 7 хоногийн хугацаанд бүх нийтийн амралт зарласнаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ авсан байна. Бээж отноо болж байгаа АПЕК-ийн дээд түвшний уулзалтанд оролцож байгаа Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржид бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны дарга Жан Дузянд бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр тал дэд үтц эрчим хүч нүүрсний салбартаа хамтран ажиллах талаар бүгд найрамдах Хятад ард улсын даргын төрийн айлчлалын үеэр хөндөгдсөн сэдвүүдээр ярилцсан байна. Уулзалтын эхэнд ноён Жан Дузян хоёр улсын төрийн тэргүүнаараа 1 жилийн дотор 5 удаа уулзаад байгаа нь их ховор тохиолдол юм а. Энэ нь Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын найрамдалт харилцаа улам идэвхжиж байгаагийн тод илрэл гэдгийг онцоллоо. Мөн хагас сарын өмнө миний бие Монгол улсын их хурлын дарга инх болдтой уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Бид хоёр талын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх санамж өчгтэй гарын үсэг зурсан. Хоёр улсын парламентын хамтын ажиллагааг хөгжүүлснээр Хятад Монголын бүх салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр болно гэж найдаж байна гэлээ. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржи хариу хэлэхдээ хоёр орны харилцаа бүх салбарт иж бүрэн маш эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн 8 дугаар сард Си Цзиньпин дарга Монгол улсад төрийн айлчлал хийсэн. Тухайн айлчлалын үеэр хоёр улс стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааны төвшөнд харилцаагаа хөгжүүлж бэхжүүлэхээр тохирсон. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бол хоёр тал бүх салбарт иж бүрнээр эрхтэгш харилцана гэсэн үг юм гэлээ. Цагийн хүрлийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. Улсын хурал засгийн газрыг хэрхэн байгуулах нь ардчилсан намын шийдвэрээс шалтгаална гэж Улсын хурал дахь Монгол ардын хувьсгалт нам Монгол үндэсний ардчилсан намын шудраг ёс эвслийн бүлэг үзэж байна. Улсын хурал шинээр засгийн газрыг байгуулахдаа Улсын хурлын ээлжит сонгуулийн дүнгээр хамгийн олон суудл авсан нам нь бусад нам эвсэлтэд зөвшөлдсөх үндсэн хуулийн заалтыг дагаж мөрдөх ёстой гэсэн тайлбарыг Улсын хурал дахь Монгол ардын хувьсгалт нам Монгол үндэсний ардчилсан намын шудраг ёс эвслийн бүлгийн ахлагч Батцэрэг өгч байна. Шудраг ёс эвслийн бүлгийн удирдлага хэлж байгаагаар бол ерөнхий сайдыг томилох засгийн газрыг хэрхэн байгуулах нь ардчилсан намын шийдвэрээс шалтгаална гэсэн байр суурьтай байна. Бид нар энэний өмнөх засгийн газар 4 сайдыг томилон ажиллуулж байсан. За ажлынхаа үр дүн гүйцэх ёстой гэвэл мэдээж эрэг шинэ засгийн газарт орох тухай асуудал хөндөгдөнө. Гэхдээ ерөнхий сайд хэн болох, дараад нь ерөнхий сайд бидэртэй хамтран ажиллахаар урилга ирэх үгүй юу гэдэг асуудлын дараа хариулт өгөх болно. За хоёрдугаар асуулт нь болохтой зэрэг бүхэлдээ одоо нийлж засаг байгуулж болох юм гэсэн яриа гарч байна. За энэ дээр бол бид нар одоогоор байр суурь бүрэн нэгдэхээгүй байна. Ардчилсан нам Монгол ардын хувьсгалт намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ цуслах шийдвэрийг үндэсний зөвлөлт хорооны хуралдаанаараа гаргасан. Түүнээс биш 2012 оны сонгуулийн дараа Монгол ардын хувьсгалт нам Монгол үндэсний ардчилсан намын шудраг ёс эвсэлтэй ардчилсан намын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгааг шудраг ёс эвслийн бүлгийн удирдлага мэдгдлээ. Харин 2015 оны улсын төсвийг батлан гаргахдаа төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулах, хяналтын горимд шилжих зохицуулалтыг хийх хэрэгтэй гэсэн байр суурьнаас Улсын хурал дахь Монгол ардын хувьсгалт нам Монгол үндэсний ардчилсан намын шудраг ёс эвслийн бүлэг хандаж байна. Улсын хурал дахь бие даагч гишүүдийн хувьд мөн л төсвийн зардлыг бууруулах шаардлагатай гэж үзэж байна. Мөн засгийн газрыг цаг хугацаа алдалгүйгээр байгуулах хэрэгтэй байгааг бие даагч гишүүд сануулж байна.
За 2015 онд улсын төсвийн зардлыг одоогийнхоос нь 160 тэрбум төгрөгөөр бууруулах, хэмнэлтийн горимж шилжих, төрийн байгууллагуудад ажилчдын оронтойг 5-аас доошгүй хувиар бууруулах хэрэгтэй гэж улсын хурал дахь бие даагч гишүүдийн төлөөлөл үзэж байна. Гэхдээ оронтой бүтцийн өөрчлөлтийг хийхдээ нийгмийн зарим салбарт халдахгүй байх ёстой гэсэн байр сууриас бие даагч гишүүд хандаж байна. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбараас юу ч таньж болохгүй шүү гэдэг байр суурийг бид хатуу барьж байгаа. Одоо өнөөдөр анги дүүргэлт ямар байгааг та нар мэдж байгаа. 54, 62 хүүхэдтэй ангиуд одоо Улаанбаатараар дүүрэн байгаа. Цэцэрлэг тэгтэл одоо нормативаасаа бол ерөөсө 2 дахин гэтрүүлсэн ангиуд ч байгаа. Энэ болгоныг тоо баримттайгаар бид одоо гаргаж тавиад ажлын хэсгээр ярьж байгаа. Улсын хурал дахь бие даагч гишүүдийн тайлбарлаж байгаагаар бол 2015 онд төсвийн зардлыг хэмнэхийн тулд төрийн байгууллага яам агентлагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, бүх шатны дарга нарын автомашин ундаг, шатхуун хэрэгэлдэг байдлыг хязгаарлах багасгах шаардлагатай тухайд яригдж байна. Харин улсын хурал засгийн газрыг бүрдүүлэхдээ цаг хугацаа алдсан нөхцөлд улсын төсөвт улам сөрөг нөлөө үүснэ, цаашдаа улс төрийн шийдлээ хурдан гаргах ёстой гэдгийг ч бие даагч гишүүд санууллаа. Амралтай байна, ард түмнээ бодъё. Би одоо маангүйгээр явж чадахгүй нэ гэл ингээл. Тэгэхээр бид олон түмэнд нэг зүйлийг зарлах хэрэгтэй. Энэ хоёр нам аль нэгэнгүйгээр явж чадахгүй болсон байна. Хөгшөрсөн байна. Залуу нь бол туршлага хуримтлуулж чадахгүй юм байна гэдгийг бид ойлгох цаг болсон байна. Ойлгох цаг болсон байна. Улс орны ачааг үрж авч чадахгүй болсон байна энэ хоёр хоёлоо. Сайдын судалгүйгээр амьдрч чадахгүй болсон хэдэн улсуудын цуглуулга удирдлагууд дээр нь бий болсон байна. Энийн төр хямрааж байна. За улсын хурлын зарим гишүүний гар утасны дугаарыг ашиглаж олон нийтэд буруу ташаа мэдээлэл илгээсэн тохиолдол гарсан. Үүнийг шалгаж буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой гэж улсын хурал дахь бие даагч гишүүд мэдэгдэж байна. Тухайн асуудлаар бие даагч гишүүдийн хувьд улсын хурлын гишүүний халдасгүй байдлын дэд хороонд хандхаар болсон байна. Орон төргийн үзэгчтэй цагийн үрд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ цаг үеийн асуудлаар улсын хурлын гишүүн бас хүмүүстээ ярилцаж байна. Танд орон төргий. За та бүхэнд энэ орон төргий. Улсын хурал өнгөрсөн 5 гарагт туралцсан хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайд Алтан уугийг ерөнхий сайдаас огцруулах тухай шийдвэр гарсан байгаа. Үүнтэй холбогдож гарсан 68 дугаар тогтоолыг бол та буруу гэж үзээд байгаа. Яагаад буруу гэж үзэж байгаа юм бэ? Би 68 дугаар тогтоолыг буруу гэж үзээгүй л дээ. 68 дугаар тогтоол процесс алдаа гарсан байна гэж ярьж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ерөнхий сайдыг огцруулсан процесс нь бол одоо олон хоороо буюу 36 30-аар огцруулсан. Энэ бол асуудал байхгүй. Хамгийн гол алдаа нь юунд вэ гэх юм бол ерөнхий сайд огцорсноор одоо нийт засгийн газар бүрэлдэхүүнээр огцордог. Гэтэл бол өнөөдөр юу гэх юм шадар сайд ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь шадар сайд өөрөө бол огцроогүй юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэх юм бол төрийн тасралтгүй байх. Нөгөө талаас засаглал хуваах зарчмаараа гүйцэтгэх засаглалыг тогтоолоор шилжүүлсэн юм шиг харагдаж байна. Тэгэхээр энэ нь бол алдаатай болж ил гэж хэлж байгаа. Та яг тэр санал хураалтанд оролцсон. Конопт арсан тий. Тэгэхээр өөрөө бол хуульч мэрэгжилтэй яг энэ ингээд процессын алдаа гарчлаа гэдгийг бол хүндлэнгээс хараад мэдчихсэн. Яг тэр үедээ яг энэ асуудлыг яриаггүй. Гэхдээ ерөнхийдөө маш энгийн асуудал л да. Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр бол санал хураалтанд оролцсон. Харин ерөнхий сайдын орлон гүйцэтгэх асуудлаар бол санал хураалт явагдаагүй шүү дээ. Өөрөлдөх юм бол улсын хурлын дарга өөрөө хэлэхдээ за засгийн газрын шийдвэр улсын хурлын олонх 36-30 харьцаагаар огцруулсан учраас орлон гүйцэтгэгчийн томилох асуудлаар байнгын орооны тогтоолыг уншиж танилцуулснаас санал хураалт явуулаагүй. Тийм учраас бол тэн дээр ямар нэгэн байр суурь илэрхийлэх боломж байгаагүй л дээ. Улсын хурал шударга ажиллаж гин өөрийнхөө баталсан хуулийн дагуу ажиллаж гин гэдгийг хяндаг газар бол үндсэн хуулийн цэц байдаг. Энэ асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан уу? Зүгээр яг хэвлэл мэдээлэлээс зарим хүмүүс хандсан тухай бол би дууссан. Гэхдээ миний байр суурьуд бол энэ бол Монгол Улсын үндсэн хуулийг бол ноцтой зөрчсөн байна гэж би харж байгаа. Зөвхөн улсын хурлын энэ бол хамтын шийдвэр байсан гэж үзвэл хуулиар энэ алдаа засах болцоотой. Хэрвээ хувийн шийдвэрийн одоо алдаа байсан гэж үзэх юм бол энийг заашгүй үндсэн хуулийн эцсийн шийдвэрийг гаргах гэж бодож байна. Миний сүүлчийн асуулт танихаар одоо тэгвэл яавал зүв бэ? За
ерөнхийдөө маш энгийн зүгээр шийдэх асуудал бол нэгдүгüүрт нь бол 68 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах алхмаа хийсэн дээр. Яагаад энэ алхмыг хийх ёстой гэж яваа гэх юм бол Монгол Улсын ерөнхий сайд огцорсноор нийт засгийн газар бүрэлдэхүүнээр огцорно гэж. Гэтэл өнөөдөр шадар сайд үүрэг гүйцэтгэж байна гэдэг маань шадар сайд гэж орон товол одоо байхгүй болсон. Өөрөөр хэлбэл шадар сайд өөрөө үүрэг гүйцэтгэж шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бол ерөнхий сайдын шийдвэр одоо ерөнхий сайдыг орлон гүйцэтгэх гэж ойлголт Монгол Улсын үндсэн хуулиараа бол дараагийн ерөнхий сайд томилтол үүрэг гүйцэтгэх. Хэрвээ ерөнхий сайдыг энийг орлон гүйцэтгэх болцоогүй гэж үзэж явбал хууль санаачлагч тогтоолын төсөл өргөн бариад тэрийг бол санал хураах ёстой. Тэгээд тэр санал хураалтыг л одоо харах ёстой л гэж үзэж байна. За баярлалаа. Бид нэр цаг үеийн асуудлаар улсын хурлын гишүүн бас санхүүтэй ярилцлаа. Дараагийн мэдээ. Засгийн газар огцорсонтой холбоотойгоор төрийн сангаар дамжихаа санхүүжилтийг татаж эхэлсэн гэх мэдээлэл гарах болсон. Мөн зарим яам тамгын газар руу цалингаа авч чадахгүй саатсан асуудаж сонсогдох болжээ. Тэгвэл сангийн яамнаас дээрх мэдээлүүд нь үндэслэлгүй санхүүжилтийг хэвийн олгогдож байгааг албан ёсоор мэдээллээ. Засгийн газар огцорсон ч нийлсэн яамдын үйл ажиллагааг чигдрүүлэх, тогтвортой үргэлжлүүлэх ажил хэвэн явж байна. Сангийн яамныхан ч энэ үүргийнхээ дагуу ажиллаж байгаагаа мэдээллээ. Яамны зүгээс төрийн сангийн санхүүжилтэд татсан асуудал байхгүй. Яам тамгын газруудын 10 дугаар сарын цалинг цагт нь өгсөн. 11 дугаар сарын тэтгэвэр тэтгэмж цалингч саадлахгүй олгох боломжтойг мөн хэлж байна. Санхүүжилтийн хувьд гэвэл улсын төсвийн тухай хуулиар шинэ яамд бол улсын төсвийн тухай хуулиар байхгүй байгаа. Ийм болохоор өмнөх яамдууд дээр байгаа зардлыг холбогдох санхүүжилтийг бол хийгээ явж байгаа. За засгийн газрын хурлаас энэ өмнөх яамдын санхүүжилтүүдийг хэн хариуцж хийх үү гэдэг энэ бол үүрэг болгоод өгсөн байгаа. Шинээр бий болсон яамдын төрийн нэрийн бичгийн дарга нар бол энэ өмнөх яамдын төсвийн үлдэгдэл санхүүжилтүүдийг бол хийгээд яваа гэдэг юм үүрэг өгөгдсөн. За энэ дээр санхүүжилтийн хувьд бол одоо гацсан саацсан бол байхгүй. Ажил бол явж байгаа. Улсын хурлаар хэлцэж байгаа 2015 оны төсвийн төсөл энэ сарын 15 гэхэд батлагдах ёстой. Одоо улс орон даяар хэмнэлтийн горимж шилжээд байна. Гэхдээ хэдий хэрэг хэмнэлтийг хийх боломжтойг одоо тооцоолох боломжгүй. Оны эцэг гихтэл тодорхой болно гэдгийг хэллээ. Мөн улсын хурал дахь сөрөг хүчний зүгээс гаргасан төсвийн төслийн зардлаас 150 тэрбум төгрөгийг хасах асуудлаар тооцоо судалгааг хийж байгаа юм байна. Зарим зардлыг бол хэмнэх ийм ажил бол хийгдэж байгаа. 150 тэрбумын хаанаас яаж хасах энэ тооцоо судалгаа бол хийгдэж байгаа. Тусгай сангууд дээр бас тодорхой ажил хийгдэж байгаа. За оны эцэст бол бидний хувьд бол тооцож байгаа 850 орчим тэрбум төгрөгийн улсын орлогын тасалдал гарна гэдэг ийм тооцоо бол байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаагүй бүтээн байгуулалт төлөвлөсөн ёсоор өрнөж байгааг сангийн яамныхан мэдээллээ. Оны эхнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 60 орчим хувьтай байгаа юм байна. Нийт 1.1 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт эзэдтэй очжээ. Манай улс өдөр дунджаар $200 мянган гадна бэлэн хувцас худалдан авдаг гэсэн тооцоо байдаг. Бид жилдээ 130 гаруй тэрбум төгрөгийг гаднаас зөвхөн бэлэн хувцас худалдан авахд зарцуулдаг байна. Улсынхаа бэлэн хувцасны зах зээлийн 20% дангаараа хангах зорилт тавьж Чингис Бондоос 5 тэрбум төгрөгийн санхүүжилт авахар болсон эксклюзив компанийн ажил ямар шатанда явааг бид энэ удаад сурвалжлаа. 2009 онд бэлэн хувцасны үйлдвэрлэлээ 2 ажилтнтайгаар эхэлж байсан эксклюзив компани Чингис Бондоос санхүүжилт авч тоног төхөөрөмжийн тоо хэмжээ хүчин чадлыг нэмэгдүүлж одоо 40 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Өмнө нь болохоор бид нар чинь 20-30 ажилладаг байсан. Тэгэхэд бол бүх юм нэг гар ажиллагаар хийдэг байсан болохоор өдөрт нэг хүн нэг дунджаар нэг хагасыг л ойдог байсан. Одоо бол бид нар 12-3 ажиллаж байхад өдөрт 30-аас 40 хүртэл гаргах чадaltaй. Тий илүү хурдтай бүх юм нэг автомат машин юу болсон бэл тоног төгрөм сайжирсны илүү хүчээр. Импортыг орлож экспортыг нэмэгдүүлэх зорилготой энэ үйлдвэр өнгөрсөн оны 10 дугаар сард Чингис Бондоос 750 сая төгрөгийн санхүүжилтийг Голомт банкар дамжуулан авчээ. Гэтэл өнөөдрийн хүртэл үлдсэн санхүүжилт нь орж ирээгүй байна. Шалтгааныг нь ингэж тайлбарлалаа. Банкн дээр бол зөвхөн үйл хөдлөх хөрөнгөл одоо хөрөнгө болж байгаа гэхээс одоо тоног төхөөрөмж, бараа материал, тухайн компани одоо нэр хүнд, тухайн хүний үнэлэмж, оюуны үнэлэмж ерөөсөө байхгүй. Ерөөсөө энийг үнэлдэггүй.
Тийм болохоор өнөөдөр бид нар бол Монгол хүний үнэлэмж гэж ярих одоо бүр өстой хитрхи инээдтэй одоо санагддаг болсон юм болов уу гэж харагдаад байдгийн. Exclusive компани энэ оёдлын үйлдвэрт 20 гаруй хүн ажиллаж байна. За хэрвээ Чингис Бондын санхүүжилтээс үлдсэн 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилт ороод ирэх юм бол за үйлдвэрээ одоо энэ оёдлын үйлдвэрээ төрөлжүүлээд за бэлэн хувцснуудаа бол күүртэг, өмд, цамц гээд төрөлжүүлж 500 гаруй хүнийг бол ажлын байраар хангасан жижиг 20 ийм оёдлын цех бол байгуулах боломжтой гэдгийг хэлж байгаа юм аа. Арилжааны банкудаас зээл авахд барьцаанд үл хөдлөх хөрөнгө шаарддаг. Иймээс 888 төслөлөөс санхүүжилт авах ёстой олон төсөл бүрэн санхүүжилт авч чадахгүй байна. Жишээ нь ноолуурын үйлдвэрүүдэд 74.4 тэрбум төгрөгийг Чингис Бондоос олгохоор болсон ч өнөөдрийн байдлаар 50.5 тэрбум нь үндэсний үйлдвэрүүдэд очжээ. Зарим үйлдвэрүүд нь тоног төхөөрөмжийнхөө гэрээг хийгээгүйгээс цөөнгөө хувь нь мөн л барьцаа хөрөнгөөс шалтгаалan санхүүжилтээ авч чадаагүй байна. Ингээд цаашаа яваад байх уу? Эсвэл үүнийг зохицуулах уу гэдэг асуудлыг бид салбар яамнаас нь тодрууллаа. Батлан даалтын сан гэж байдаг. Энэ өнөөдөр 250 сая төгрөгийн л одоо хөрөнгөний баталгаа гаргаж байгаа. Энэний батлан даалтын гаргах хэмжээг нэмэгдүүлээд ятгахтаа 1 тэрбум болгоод өгөөч. Тэгэх юм бол маш олон асуудал одоо бүглэнд гараад өөрөөр хэлбэл хэдийгээр арилжааны банк олгож байгаа ч гэсэн төр батлан даалтын сангаараа ийм хэмжээнд одоо сайн зээлэнд баталгаа гаргаад өгчүүл зээл олгоч бололцоотой. Нэгдүгээр. Хоёрдугаарт нь энэ арилжааны банкуудыг жаахан шалгахжуулах өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж үйлдвэрлэлийн зээл болохын хүүг жаахан буулгах хэрэгтэй. Хадгаламжийн хүүгч буулгах, зээлийн хүүгч буулгах хэрэгтэй. Ингэж л үйлдвэржил тогтчихно. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээллээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 159 төсөлд 160 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох эрх нээгдсэн арилжааны 10 банк хамтран ажиллаж байгаа гэсэн юм а. Одоо 128 төслийг банкуд судалж байгаа, мөн 63 төсөл банкны шаардлага хангаагүй учраас буцаагдаад байгаа юм байна. Нэгэнт улсаас үйлдвэрлэгч орон болох зорилт тавьсан бол санхүүжилтийг нь шийдэх тал дээр бодит ажил хийж, түүнийх нь үр шимийг үйлдвэрлэл эрхлэгчид эргээд улс хүртгэн чухал юм а гэж төрөө санхүүжилт авахар болсон ч арилжааны банкын босхийг давж чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд хэлж байлаа. Манай улсад 100 гаруй мянган аж ахуйн нэгж татвар төлж байна. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа доктортой ойлгож өргөжүүлэхийн тулд татварын уян хатан бодлого хэрэгтэйг хэлж байна. Ялангуяа шинээр бизнес эрхлэгчид эсвэл жилийнхэн орлого харьцангуй бага газарт татварын хувь хэмжээг бууруулвал тэдний цаашдын бизнест нь томоохон дэмжлэг болно гэж судлаачид, эдийн засагчид хэлж байгаа юм а. Шин санаагаа залуус ажил хэрэг болгосон нэг жишээ бол 3 сарын өмнөөс хүчил төрөгчийн коктейл хийх, мөн түүний тоног төхөөрөмжийг нийлүүлж эхлээд байгаа Health Mongolia компани. Оросын улбаны улс тэргүүтээ дэлхийн 60 гаруй оронд хүчил төрөгчийн коктейл нэгэн зах зээл болж эндээс олон иргэн орлоготой болж байгаа юм а. Тиймээс залуус зориглож энэ бизнесийг эх орондоо оруулж ирсэн байна. Сургуулийн орчин болоод албан байгууллагуудад бол энэ төхөөрөмжийг тавьснаар бол манай байгууллага үйл ажиллагаа өргөжөхөөс гадна ард иргэдийн нийтийн эрүүл мэндэд бол үр ашигтай тустай бол үйл ажиллагаа байна. Яг ингэж гарааны бизнесээ эхлүүлж байгаа компаниуд олсон ашгаасаа 30 хүртэлх хувийг нь татварт өгдөг. Өөрөөр хэлбэл тэд тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж бизнесээ өргөжүүлэхэд улсаас шаарддаг олон төрлийн татвар чөдөр тушаа болж зарим нь дампуурхад хүрдэг байна. Хэрвээ бид дөнгөж зориглон эхэлсэн бизнесүүдийг хөл дээр нь босгож ирээ гэвэл одоо үйлчилж байгаа татварын орчноо уян хатан болгох нь чухал юм а гэж судлаач болон бизнесийн төлөөллүүд хэлж байна. Зүгээр миний бодлоор бол ер нь нэг эхний 3-5 жилд ч юм уу татваргүй үйл ажиллагааг нь явуулаад харин зөв тайлангуудаа өгч явах хэрэгтэй. 3-5 жилийн дараагаас татваруудаа төлдөг. Нэгдүгээр хувилбар байж болох юм. Гарааны бизнес амжилттай эхэлж үйл ажиллагаа нь өргөжих тусмаа цаашид тухайн компани зах зээлээ өргөжүүлж, үүнийг дагаад олон хүн ажилтай болдог. Тиймээс гарааны бизнесийг дэмжсэн үндэсний стратегид цогц бодлого хэрэгтэй. Зах зээлийг авч явдаг гол хүч нь бизнес эрхлэгчид учраас тэднийг төрн татварын орчноор дэмжих хэрэгтэй юм а. Тэгж байж л тэд шин технологиг нэвтрүүлнэ. Гарааны бизнес эрхэлж байгаа улсуудаар бол одоо зээл дээрх авж байгаа одоо хүүн дээр юм уу те хүү ихтэй байгаа шүү дээ. Тийм одоо эргэлтийн зээл аваад ирэхэд тэрийг нь одоо бодолцоод хэдийн хэмжээний зээл авч байгаа. Хэдийн хэмжээний эргэн төлөлт байгаа юм. Тэрийг нь харгалзаад тодорхой хуваар багасч өгч юм уу. Тиймэрхүү байдлаар ерөнхийдөө эдийн засагт хувь нэмэр олж байгаа байдлыг үнэлээд тэгээд
татварын орчинд цөөрүүлж болж байгаа байхгүй. Татварын одоо хүүгийн татварыг багасгаад ч юм уу эсвэл татваргүй байлгах ч юм уу эсвэл бол хэд их өндөр зээлтэй байх юм бол хэсэг хугацаанд татвар авахгүй ч юм уу гарч байгаа бүтээгдэхүүнүүд нэг үндэсний үйлдвэрлэл байж чадах юм бол ийм байдлаар л ажиллах хэрэгтэй байгаа юм л да. Манай улс одоогоос 6 жилийн өмнө алслагдсан газарт шинээр бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор 1-2 жилдээ татвар авахгүй байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр хичээжээ. Гэвч аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн хэрэгжилтийг засгийн газраас батлаагүй учраас ажил хэрэг болоогүй юм байна. Хонконг, Малдив зэрэг улс гарааны бизнес эрхлэгчдэд татварын урамшуулал, хөнгөлөлт үзүүлдэг жишг байдгийн байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз олон нийтийн статустай болоод баггүй хугацаа өнгөрлөө. Манайд байх олон нийтийн өмчтэй ганц байгууллагын хувьд олон нийт яагаад ийм телевизтэй байх ёстой? Олон нийтийн радио телевизтэй байх нь улс үндэсний тусгаар тогтнол, үндэсний дархлааны хувьд ямар ач холбогдолтой болох талаар бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Төр өөрөө олон нийтийн сонголтоор бүрддэг учраас төрийн институт яаж ажиллаж байгааг мэдээлэх үүрэг олон нийтийн телевизтэй байдаг. Ийм үүргийг ямар нэгэн арилжааны телевиз хүлээх албагүй, харин сонгогчид олон нийтийн телевиз радиогоос ийм мэдээлэл хүлээж байдаг юм. Төр засгийн үйл ажиллагааг сурталчилж байна уу? Төр засгийн үйл ажиллагааг мэдээлж байна уу? Тэгэхээр одоо олон нийтийн радио телевиз үлдэр мэдээлэх үүргийг хүлээж байгаа байхгүй. Энэ бол сурталчилж байгаа хэрэг биш. Зэвсэг барьж улс орныг байлдан дагуулдаг биш, оюун санаа, ард түмний соёлын дархлаагаар улс үндэстэн оршин тогтнодог цагт бид амьдарч байна. Эдийн засгийн сонирхлын бүлэглэл, соёлын түрэмгийллийн өмнө олон нийтийн телевизүүд үндэсний дархлаагаа авчилдах нийтлэлийн бодлогоороо ялгардаг. Монголын үндэсний олон нийтийн радио телевизч энэл жишгээр нийгмийн бүх давхаргад үйлчилж байна. Биднэрт үндэсний хувьд, тусгаар улсын хувьд тэгээд одоо түрүүний миний жишээ авдгаар хүүхэд боловсрал соёл заншил үндэсний цөөнг энтэр түүх энтэр гээд төрлөх хэл дээр солонгосын биш одоо төрлөх хэл дээр олон ангид кино контент үзэж харах хэрэгтэй байгаагүй хувьд энэ чинь хин нэг нь хийх ёстой хийлгэхийн тулд тэр одоо хэдийгээр эдийн засгийн хувьд ашиггүй боловч үндэсний тэр уламжлал соёлын дархлааг бий болгохын тулд бол зайлшгүй ийм олон нийтийн үндэсний мэдээллийн хэрэгсэл байх шаардлагатай. Тэгэхээр зэрэг хувийн хэл мэдээллийн хэрэгсэл давмгайлсан энэ нөхцөлд бол ерөнхийдөө одоо үндэсний эрх ашигыг хамгаалсан тийм ээ нийгмийн одоо янз бүрийн бүлгүүдэд одоо үйлчлдэг нийтлэг одоо үндэснийхээ нийтлэг эрх ашигт үйлчилдэг ийм хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол орхигддаг юм байна. Угаасаа ийм дуу хоолой бол орхигддаг юм байна. Яг тэгэхээр хувийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ашигын төлөө байгуулагддаг. Энэ бол ерөнхийдөө л одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл буюу сэтгүүл зүг одоо ашиг олох бизнес гэж үзэж ингэж байгуулагддаг ийм нөхцөлд бол энэ одоо яг нийгмийн тэр тусмаа одоо хүний эрх тийм ээ үс бодлоо илэрхийлэх эрхчлөө цөөнхийн дуу хоолой байх нийгэм тэнцвэртэй мэдээлэл хүргэх гэх мэтийн бүх одоо арчлалын энэ үнд зүйл арчлалын энэ одоо зарчмууд ч алдагддаг учраас энийг олон нийтийн одоо өргөн нэвтрүүлгийн хэрэгсэл бол илүү хийх юм байна гэдэг үүднээс л нэг байгуулдаг энэ жамтай. Үндэсний телевиз радио олон нийтийн телевизийн хуулиар үйл ажиллагаанд зохицуулагддаг болсноос хойш эдийн засгийн хувьд төрөөс дэмжлэг авч байгаа. Энэ нь төрийн өмнө амлалт авсан гэсэн үг биш ээ. Харин дээрх бүх үүргийг хангалттай биелүүлэх шаардлагатай учраас төрч гэсэн үүргээ биелүүлж төсөв хөрөнгөө зориулсаар ирсэн. Анханасаа их зөрчилдөөнтэй явжсэн хүмүүс арай буруугаар ойлгодог. Тэр нь бол зайлшгүй хангалттай хэмжээнд төсөвтэй байх учиртай. Тэр нь засгийн газрын төсөвт орж батлагддаг, улсын их хурлаар тусгай хэлэлцэж батлагддаг. Тэгээд бусад ямар нэгэн компани, пүүс юм улс төрийн нөлөөлөлд орохгүй, бусдаас одоо хандив дэм рекламны зардал авахгүйгээр өөрсдөө үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь бусад хувийн телевизтэй радиотой өрсөлдөхүйц хэмжээнд байх учиртай гэж боддог. Тиймээс би олон нийтийн радио телевизийн төсвийг бол хангалттай хэмжээнд улсын их хурлаас баталж өгч явах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Аль нь худал аль нь үнэн болохыг мэдхэд хэцүү үед мэдээлэл хараат бус тэнцвэртэй байх үүднээс олон нийтийн статустай телевизийг үүсгэн байгуулсан. Тийм ч учраас үзэгч бүрт хүрч нэвтрүүлэг мэдээлэл хүргэх зорилготой санхүүжилтийн нэг хэсэг нь сар бүрийн 1100 төгрөгийн хураамж байдаг. Харин Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1 сарын контент үйлдвэрлэл өдөр бүр 110 минутын мэдээлэл за сард 40 гаруй удаагийн кино, тим тооны хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, үндэсний цөөнхөд зориулсан суваг
гадаадын 5 хил дээрх радио нэвтрүүлэг зэрэгээр өдөр бүр баяжиж үзэгчдэд хүрч байна. Апple компанийн итгэмжлэгдсэн лабораториуд олон улсын сорилт болон шалгалт тохируулгын лабораторийн чадварт тавих шаардлагын үнэлгээнд дахин хамрагдаж лабораториудынхаа магадлан итгэмжлэлийг сунгасан байна. Мөн шинээр байгуулагдсан сүүний үйлдвэрийн лаборатори нь өнөөдөр итгэмжлэлээ гардан авлаа. Апple компани сүүний лаборатори улсдаа анх удаа түүхийсээ хүлээн авахдаа сүүнд антибиотикийн үлдэгдэл, бруцеллез болон бактерийн тоо стандарт хэмжээнд байгаа эсхийг тодорхойлох аргачлалыг нэвтрүүлсэн байна. Ингэснээр хяналтын тогтолцоо нь илүү сайжирч байгааг хэллээ. Үйлдвэрлэлийн суур хундам гэдэг бол лаборатори юм. Лаборатори гэдэг бол тэр үйлдвэрлэлд явж байгаа бүх үндсэн түүхийдээс ахлуулаад бэлэн бүтээгдэхүүн хүртэлх чанарын баталгаа гаргаж өгдөг. Одоо чанартай бүтээгдэхүүн гэдгийг бол баталгаа гаргаж гаргаж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө хэрэглэгчдийн найдвартай түнш хэрэглэлтийн хүсэж байгаа бүтээгдэхүүн нь чанартай найдвартай гэдгийг баталгаа болгож байгаа юм аа. Апple компани Австри, Герман, Солонгос, Америкийн нэгдсэн улс зэрэг оронд үйлдвэрлэсэн нано технологи бүхий тоног төхөөрөмжөөр лабораторио бүрэн тоноглож, шинжилгээний аргачлалыг наривчлал өндөртөөгөөр гүйцэтгэж байгаа гэсэн юм а. Мөн мэрэгчлэтнүүдтэй шин техник технологиг эзэмшүүлэх, мэрэгшүүлэхээр дотоод гадаад сургалтуудад тогтмол хамруулдаг юм байна. Өнгөрсөн жил 2.5 сая мал отрын бүс нутагт өвлөсөн. Хэрвээ энэ жил өвлжилт хүндрвэл 6 сая толгой малыг отрын бүс нутагт оруулахаар төлөвлөсөн гэж үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Мөн хадлан тэжээлийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа юм байна. Зөвхөн малын өвс тэжээл бэлчээрийн хүрэлцээг төлөвлөж шийдвэрлэхээс гадна хүндэн чиглэсэн бодлого хэрэгжүүлж эхлэхээр болсон гэж үзэж байна. Өнгөрсөн болон энэ жилийн хувьд малчид хаяанаас хадлангаа авч болохоор сайхан зам болсон. Мөн 11 сар дундаа орчход байхад цаг агаар хүйтрээгүй тогтун сайхан байгаа нь мал аж ахуйн салбарт эергээр нөлөөлж байна. Гэхдээ малын бэлчээрийн ус хөлдөж цас орохгүй байгаагаас мал амны усгүй болж улдах зэрэг хүндрэл үүсэж байгааг албаны хүн хэлж байна. Ганцхан баримт дурдахад Өмнө Говь аймагт 7 дугаар сарын 20-оос хойш хурд хундас ороогүйгээс нийт бэлчээрийн 30 орчим хувь нь ашиглах боломжгүй болоод байна. Тиймээс аймгийн хэмжээнд 46 айл өрхийн 16900 толгой мал отрын бүс нутагт өвлчгөр болсон байна. Аймгийн нөөцд бол 100 тонн өвсийг татаад авсан байж байгаа. Одоо араас нь одоо тэжээлийг бол татаж авахар гэрээгээ хийцэн байж байгаа. Нийт сумдын бол хэмжээнд 750 тонн өвс татан авахаас нэг 400 гаруй тонн өвсийг татаж авсан. Сумдын өвс тэжээлийн нөөц үрдүүлэлтээ бол нэг 72% тавьж байна. Тэгээ ер нь бол сумд бол ер нь Банга аймагуудтай, аймагуудын сумдтай, Адлангийн бригадуудтай өөрсдөө гэрээгээ хийгээд өвсчээлэн татаж авч байгаа. Манай аймагт бол одоо 27 шилжүүлсэн 605 мянган тонн малтай. За энэ мал маань бол манай аймгийн хувьд бол одоо газар нутаг маш багатай. Тийм ч учраас бол одоо бусад Сэлэнг аймгийн зарим сумдууд бол малчид маань оторлох ийм оторлдог. За энэ ч утгаараа бол одоо манай хил залгаа Сэлэнг аймгийн сумдуудын засаг сархаатай бол манай аймаг бол бас харилцсан одоо оторлох энэ гэрээг бол хийж өвлжлийн бэлтгэл ажлыг хангаж. Өвлжилтийн бэлтгэл гэхээр бид зөвхөн мал ахуй өвс тэжээлээ ярьдаг байсан. Өөрөөр хэлбэл түүнийг адгуулж маллаж байгаа малчин иргэдийн нийгмийн асуудлыг мартчихдаг байсан гэсэн үг ээ. Тэгвэл энэ байдлыг өөрчилж отрын бүсэд байрлах, орон нутгийн удирдлагаар дамжуулан нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл бэрхшээлгүй авч байх боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Тодруулбал отрын бүс нутагт бэлчээр ашигласныхаа төлбөрийг төлж байгаа малчтад эмнэлгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээ саадгүй хүрэх юм аа. Хамгийн чухал нь бид нар одоо мал гэж ярихаас өмнө тэрийг малж байгаа манай малчтын асуудал, тэр дундаа малчтын өөрсдийн болон ар гэрийнхэн нийгмийн асуудлууд бол тавигддаг. За бид нар хэрвээ ингээд цаг хүндрээ дотор нуудлын хэмжээгээр хийсэн тохиолдолд бол засгийн газраас бас энэ онцгой байдлынхантайгаа хамтарч энэ хүмүүст энэ өвс тэжээлийн нөөцөөр хангах. За дээрэс нь нодлон гэхэд засгийн газрын тогтоол оруулж энэ оторнууд хийж байгаа малчтынхаа нийгмийн асуудал, өөрөөр хэлбэл тэнд сум орон нутгийн одоо удирдлагуудад даалгавар өгдөг. Тэр хүмүүсийн ая тухтай байх, дээрэс нь эмнэлэгт одоо үзүүлэх те одоо нийгмийн үйлчлэгээнүүдийг авах тал дээр ямар нэгэн чирэгдэл саадгүй үйлчлэх ажлыг бол бид нар оруулж өгдөг.
Отроор явж байгаа айлуудын нийгмийн асуудлыг багж болов шийдвэрлээд эхэллээ. Мөн малчдын хооронд бэлчээрийн дац, бэлчээр булаацалсан маргаан гардаг байсан. Тэгвэл тухайн бэлчээр ашигласныхаа төлбөрийг орон нутагт нь төлж байгаа учраас отрын малчдын аюулгүй байдлыгч тухайн сум орон нутгийн удирдлагууд хангаж ажиллах болсныг яамны зүгээс мэдгдсэн юм а. Одоо гадаад үйл амьдралын мэдээ хүлээ авцгаана уу. Өнөөгөө Бээжин хотноо Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт эхэллээ. 2 өдөр үргэлжлэх энэ арга хэмжээнд тус байгууллагын гишүүн орны төр засгийн тэргүүнээр оролцож байгаа юм а. Энэ удаад бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн шинтгэлийг бэхжүүлэх, дэдвүтцийн хөрөнгө оруулалт, цогц харилцааны талаар хэлэлцэж байна. Түүнчлэн авилга болон Эбола вирусын халдварын эсрэг хийж байгаа тэмцэл, уур амьсгалын өөрчлөлт, эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн үүрэг оролцооны асуудалч 21 орны төр засгийн тэргүүнарын уулзалтын үеэр хөндөгдөхөөр байна. Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалт оролцогчдын хувьд 2 талын болоод олон талд яриа хэлэлцээний тавцан болдог. За энэ удаад ч 2 талын харилцаа хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хүндсэн уулзалтууд тус байгууллагын гишүүн орны төр засгийн тэргүүнэрийн хооронд болж байгааг хэвлэлүүд дамжуулж байна. За тухайлбал Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар 2 талын энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцсон байна. За энэ нь 4 арлыг тойрсон маргаан асуудлыг эцэслэн шийдэхэд хүргэнэ гэж 2 улсын төр засгийн тэргүүнээр найдаж байгаагаа Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалтын хүрээнд уулзах үеэр илэрхийлсэн байна. За мөн Хятадын удирдагч Си Жинпинг, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гинхэ нар 2 орны худалдаа хөрөнгө оруулалтын саад тодгорыг арилгахад чиглэгдсэн чөлөөт худалдааны гэрээ байгуулах тохиролцоон төрсөн байна. За Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлж байгаагаар 2 улсын төрийн тэргүүнээр Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд уулзалтын өнөөдрийн хуралдааны дараа энэхүү баримт бичигт гарын үсэг зурх юм байна. За түүнчлэн Хятадын үндэсний нефтийн компани болоод Оросын Газпром компани удирдлагууд Оросын байгалийн хийг Хятадд нийлүүлэх шинэ хоолойн чиглэлийн талаарх тунхаг бичигт гарын үсэг зурсан байна. За Хятадын удирдагч Си Жинпин, Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтын дараа гарын үсэг зурсан энэ тунхаг бичгийн дагуу байгалийн хийг нөлөөлөх 2 дахь шугам болох тус хоолойг Орос улбаны улсын бүгд найрамдах Алтай улсаас Шинжаан угрын автономит дүүргийн хооронд тавих юм байна. Донецк мужийн Макеевка хотод хүндийнх буу бүхий 40 ачааны машин цуваад өгч байна гэж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид мэдэгдэжээ. Үүнийг Украиний үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч өчигдөр хийлгсэн хэвлэлийн баг хурал дээр баталсан байна. Баялдааны зэвсэг техникүүд нэмэгдэж байгааг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчид бүртгэн авсан байна. Донецкийн бүгд найрамдах улс гэх дангаар тусгаар тогтнолоо зарласан дайчдын хяналтанд байдаг Макеевка хотод ажиглагчид 11-р сарын 8-ны өдөр хүнд зэвсэглэл атсан, зарим нь 122 милийн голтой их буу чирсэн 40 ачааны машины цувааг олж харсан байна. Мөн Европын ажиглагчид ямар ч таних тэмдэггүй хар ногоон өнгийн дүрм тувцастай зэргүүдийг харснаа мэдэгдэж байгаа юм а. За түүнчлэн олон улсын ажиглагчид Донецк хотын Ленни болон Куприны гудамжны уулзуур дээр Т-72 загварын 4, Т-64 загварын 5 танк бүхий цуваа явж өнгөрснийг харснаа мэдэгдэж байгаа юм байна. За гэвч дангаар тусгаар тогтнолоо зарласан Донецкийн бүгд найрамдах улсын зэвсэгт хүчний командлагчийн орлогч Эдуард Бассерин гэгч энэ цуваанууд босогчдынх бөгөөд Донецк хот руу галлаж байгаа учраас анги нэгтгэлийнх нь байрлал өөрчлөлт хүрсэн хэмээн мэдгдсэн байна. Харин Украиний үндэсний аюулгүй байдлын зөвлөл Оросын зэвсэгт хүчнийг инхийг сахиулагчид нэрээр Украиний нутагт оруулахын тулд салан тусгаарлагчид өргөн хүрээтэй өдөөн хатгалга эсвэл террорист халдлага зохион байгуулж байж болзошгүй гэж үзэж байна. За энэ хооронд таних тэмдэггүй дугааргүй байлдааны техникийн цуваа ажиглагдах болсон тухай тайлагнаж байгаа Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдын багийг үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Ажиглагчдын тоог 500-д хүргэж 350 гаруйг нь дангаар тусгаар тогтнолоо зарласан улсуудад ажиллуулахаа тус байгууллагын тэргүүний орлогч Александр Хуг мэдгдсэнийг хэвлэлийнхээ энэ үеэр онцолж байна.
За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама лалын ус бүлэглэлийн эсрэг хийж буй зэргийн ажиллагаа шинэ шатанд шилжиж байгааг мэдгдлээ. Өнгөрсөн баасан гарагт Америкийн нэгдсэн улс Ирак руу нэмж 1500 цэргийн зөвлөх илгээхээр болсон бөгөөд за энэ нь лалын ус бүлэглэлийн дайчдын давшилтыг няцаагаад зогсохгүй давшилтанд орох боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байгаагаа ерөнхийлөгч Барак Обама мэдгдсэн юм а. За мөн тэрээр Америкийн нэгдсэн улс тэргүүтээ холбоотны хүчний агаарын цохилт лалын эд аврагчдын хүчийг сулруулад байгааг онцолж байлаа. За гэхдээ Америкийн нэгдсэн улсад Иракт лалын ус бүлэглэлийн эсрэг хуурай замын цэргийн ажиллагаанд оролцуулах зэрэг Ирак руу илгээх төлөвлөгөө одоогоор байхгүй байгааг сануулсан юм а. Афганистаны нийслэл Кабул хотод өчигдөр 2 ч дэлбэрэлт болсон тухай орон нутгийн хэвлэлүүд амжилж байна. Эхний дэлбэрэлд цэргийн автомашины цуванаас холгойхон болсон бөгөөд Афганистаны батлан хамгаалах яамнаас дэлбэрэлтэнд өртсөн хүн гараагүйг мэдэгджээ. Үүнээс хойш 2 цагийн дараа 2 дахь дэлбэрэлт нийслэл хотын цагдаагийн удирдах газрын байрны 3 давхурт болсон байна. За дотоод хэргийн яамнаас мэдэгдснээр энэ дэлбэрэлтэнд өртөж нэг хүн амь насаа алдсан нь тус удирдах газрын дарга байжээ. Үүний зэрэгцээ цагдаагийн 8 ажилтан гэмтэж шархсан мэдээтэй байна. Энэ халдлагын хариуцлагыг Талибан хөдөлгөөнийхэн хүлээхээ мэдэгдсэн бөгөөд хууль сахиулах байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа юм байна. За өнгөрсөн сард Их Британи Америкийн цэргийн албан хаагчид тус улсын нутгаас гарснаас хойш Афганистаны цэрэг цагдаагийнхан улс орныхоо аюулгүй байдлыг хангах үргийг бие даан гүйцэтгэж байгаа юм. За гэвч энэ үргээ хангалттай биелүүлж чадахгүйг нь энэ он гарснаас хойш Афганистаны цэрэг цагдаагийн ажилтан нийт 4380 хүн амиа алдсан тоо баримт баталж байгааг мэргэжилтнүүд энэ үеэр сануулж байна. Дэлхийн мэдээ үргэлжилж байна. Испанийн Каталонд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 80 гаруй хувь нь тус мужийг Испаниас тусгаарлахын төлөө байгаагаа илэрхийлжээ. Өчигдөр болсон хуулиргдсан хувьд хүчин төгөлдөр бус санал асуулгад оролцох эрхтэй 5.4 сая каталончуудаас 225 сая саналаа илэрхийлсэн байна. Каталоны тэргүүн Артур Мас бүх нийтийн санал хураалтын бэлэг тэмдэг болсон энэ санал асуулгыг амжилттай болсон гэж үзэж байгаагаа мэдэгдээд байна. За харин Испани эрх баригчид хууль бус энэ санал асуулгыг ямар ч үр ашиггүйг сануулсан байна. Автономид тус мужийн орсон суугчдаас Каталоны тусгаар тогтнолыг зарлахыг хүсэж байгаа эсхийг нь асуусан юм. За санал асуулгыг 40 гаруй мянган сайн дурынхан зохион байгуулсан юм а. Испани эрх баригчдын гаргасан гомдлын дагуу тус улсын дээд шүүх Каталоны удирдагчдын гаргасан бүх нийтийн санал хураалт зохион байгуулах шийдвэрийг 5 сараар төдөлзүүлсэнтэй холбоотойгоор энэхүү санал асуулгыг зохион байгуулсан юм. За Францад Монсоны сэтгүүлчд болох Жерар Давие, Фабриос Леонарын 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай тооцогддог ерөнхийлөгч асан Николас Саркози болоод за түүнийг төрийн эрх барьж байх үед засгийн газрыг тэргүүлж байсан Франсуа Фион нарын тухай ном улс төрийн томоохон шуугиан дэгдээгээд байна. Энд Саркозиг улс төрийн тавцангаас зайлуулахын тулд ерөнхий сайд асан Фионыг шудраг бус арга хэрэглэж байсан тухай өгүүлсэн байна. За тодорхойлбол засгийн газрын тэргүү асан Фион өнгөрсөн 100 Элисийн ордны ерөнхий нарийн бичгийн дарга социалист намын Жан Пьер Жюэд Саркозигийн нэр холбогдсон мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлах хүсэл тавьж байсан хэмээн сэтгүүлчид баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл ардын хөдөлгөөнийг дэмжих холбоо намыг хууль бусаар удирдагч Саркозигийнхоо сонгуулийн өмнөх кампани зардлын нөхөн төлбөр олгож олон зуун мянган еврог төрсөн эрхт буруутхан мөрдөн шалгаж байгааг инхүү улс төрийн зорилгоор ашиглахыг завдаж байгаа тухай сэтгүүлчид тэмдэглэсэн байсан юм а. Фион энэ бүхнийг няцааж сэтгүүлчдийг шүүхэд өгөхөө мэдэгдээд байна. За түүнчлэн өөрийг нь хувь дааны золиос болгож улс төрөөс зайлуулахаар чармааж байна хэмээн мэдэгдээд байна. За Унгарийн нийслэл Будапешт хотноо татварын албаны дарга Илдекс Видагаас албан тушаалаасаа огцрохыг шаардсан олон мянган хүний жагсаалуулсан байна. Унгарийн татварын албаны даргыг авилгын хэрэгт шижиглэн Америкийн нэгдсэн улсад нэвтрхийг нь хоригдсон шийдвэрийг тус улсын эрх баригчид гаргаад байгаа юм байна. За үүнтэй холбоотойгоор энэ хэргийг Европын албаны холбогдох байгууллагуудаар шалгуулах ёстой хэмээн шаардаж байгаагач жагсаалд оролцогчид илэрхийлж байлаа. Эсэргүүцлийн энэ жагсаалд нийтдээ 10,000 гаруй хүн оролцсон бөгөөд тэд татварын албаны төв байрнаас эдийн засгийн яамны байр хүртэл игнэн жигсцгаасан байсан юм а. Бид та бүхэн дэлхийд дахинд болж байгаа үйл явдлын мэдээг танилцууллаа. Ойрын 5 хоногийн цагаагаар мэдээ хүлээн авцгаана.
Сайхан үзэгчдээ, хүүгээр Монгол мэдээ агентлаг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрийнхөө даваа гарагийн дугаарыг өндөрлөж байна. Цагийн хүрдтэй хамтдаа байсан та бүхэнд баярлалаа. Тавтай сайхан амжилт байгаарай. Баярлалаа.